Сайн уу манайхан? Дараагийн бичлэгээр уулзч байгаадаа баяртай байна. Бичлэгийн чанар болон дуу оруулалтыг сайжруулахын тулд та бүхэнд ямар нэгэн шүүмж, санал хүсэлт байвал доорх комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. За ингээд бичлэгтээ орцгоё. Шөнийн тухайд санаа зовх хэрэггүй. Би манаа зогсох болно. Өө, гэрлийн элч минь, энэрл нэгүсэлт тань гэж нэгийг таларх нь вэ? Амин хүчний зүйлд минь чамд л найдаж байна шүү. Систем, амин хүчний зүйлд, төрөл, ховор, гоёл чимэглэл, үйлчилгээ, зүүсэн үед эрүүл мэнд нөхөн сэргээх хурдыг ялagгүй нэмэгдүүлж, тулааны бос үеийн нөхөн сэргээлтийг үлэмж нэмэгдүүлнэ. Та бэлгийн хайрцгийг нээж болно. Тийм шүү, бэлгийн хайрцаг. Хачирхалтай нь энэ л ганцаараа гар ажиллагаатай хэсэг юм аа. Та баатрын төвшний эд зүйл болох дээд зиндааны өсөлтийн чулууг хүлээн авлаа. Хөө, юу вэ? Үнэхээр гайгүй юм суулчиж байгаа юм шүү. Гэхдээ эдгээр амьтдад үүнийг ашиглах хэрэггүй байх. Дараа хэрэглэхээр хадгалах уу да. Гэх үед асар олон тооны хилэнцүүд дайрч ирэх ба. Юусон. За, Блэки. Хооллох цаг боллоо. Гişлэн Юусон Блэкийг дууддаг. Блэки гарч ирмэгцээ хилэнцнүүдийг тасар тадан хаяхад Юусон дөвгтөж гисэн мэдээж бүх зүйлээ дуудсан араатандаа даатгах болохгүй. Гэд Юусон мөс бүтээх шидэ ашиглан зэвсэгнүүдээ гаргаж ирэн шин чадвараа туршиж үзэн бодлоор удирдах элдний чадвараа ашигладаг. Бодлоор хөдөлдөг элд гэж үү? Хөөх. Энэ чадвар нэлээд хэрэгцээтэй юм байна. Таны төвшин ахлаа. Элд удирдах чадварын картны төвшин ахлаа. Юусон. Дуусчихсан уу? Үгүй бололтой. Асар том араатны хүржигнэх чимээ гарах ба. Элсэн доороос асар том авраг өт гарч ирэх үед Юусон насан турсан элсний араатан. Мэдээч шүү дээ. Өнөө шөнч унтаж чадахгүй нолтой. Харанхуйлах. Гişлэх мөчөд Блэки гарч ирэн өтийг тасцуун дайрах үед Юусон элд удирдах чадвараа ашиглан өтний зүг рүү чиглүүлэн өт рүү мөссөн бүтээх элднүүдээрээ харван өтийг сийчин эхэлдэг. Өтийг яг л хувь салхи мэт эргэлдүүлэн тасар татан хаях үед таны төвшин ахлаа. Хүйтэн элд бүтээгч чадварын картны төвшин ахлаа. Өглөөний нар мандах үед цөлийн уудам талд асар олон хөлдөө шавжнуудын цогц хөглөрөх ба. Элд удирдах чадварын картны төвшин ахлаа. Маргааш өглөө нь болон боринд эрэхтэй жингийн цуваа хөдлөн аялал үргэлжлэх ба. Хөөх. Тэр баатар эрчүүд бидэнтэй хамт байсан билүү? Тэд бол гэрлийн бурхан зүтгэдэг зориг тайчид юм. Тэгээд эдгээр нь ямар учиртай юм бэ? Тийм зориг тайчид өнгөрсөн шөнө юу хийж байсан юм бэ? За, эрэм дарааллын хувьд бол баатрууд ачааг хамгаалахыг нэн тэрхүүний зорилго болгож их ихэн ач холбогдол өгч байна. Ийм нөхцөл байдал ч гэсэн бараа даваарыг хамгаалахын тулд твшнээс олдохгүй байна гэдэг. Тэдгээр баатрууд ямар бүлгэн тариалагддаг юм. Тэд бол цусан загалмай одонгийн баатрууд. Сайн байна уу эрхэн баатраа? Наад твшиндээ тийм үнцэнтэй юм хадгалчихсан юм уу? Гэрлийн элч. Энэ твш рүү анхаарал хандуулахгүй байхыг хүсье. Бурханаас танд даатгсан ажилтал төвлөрнө. Чөтгөр гэж үүнийг хараач ээ. Тэд бол аавра зүрх ашигладаг баатрууд. Тэгээд ч зогсохгүй. Тэрч байтугай гэрлийн элчийг хүртэл энд авчирсан. Энэ нэлээд төвөгтэй ажил бололтой шүү. Хөөх, тэгж хэлэхэр чин сонирхол улам л төрөөд байна шүү дээ. Ийм өндөр зэрэглэлийн хамгаалалт шаардах ямар төрлийн бараа байдаг вэ? Үзэгдэл шилжих мөчөд гэрлийн элч гуйж байна. Үүнийг битгий хийж гэх үед Юусон тэрхүү хүнийг аван нэгэн дайралтаас хамгаалan мөсөн бомбоогоор хамгаалах ба. Хэрвээ үххийг хүсэхгүй байвал бүгдээрээ булт бид дээрэмчдийн дайралтанд өртлөө. Тэрхүү бузар дээрэмчдийг тэд яаж зүрхэлж ариун хаант улсын газар нутагт нэвтэрвэ? Цөлийн дайчид уул олон морин дэл дээр давхих ба. Юусон цогцолтын хүчин ба хүлэг баатрууд. Тэд яаж хариу тулдах төлөвлөгөөтэй байна? Юу? Хааны хамгаалалт гэж гайхан хөсөг рүү харах үед ямар ч үн цэнээр хамаагүй барааг тэр дээрэмчдийн гарт оруулахгүй байх хэрэгтэй.
Эгнээгээ хадгалж хамгаалтын бамбаагаа идэвхжүүл. Тэд үнэхээр нөхөддөө санаа тавьдаг бололтой. За тэгвэл та нар Эрдэнэсээ хамгаалах ёстой. Систем. Цайвар цүлийн цамхаг, төвшин 5, хамгаалтын даалгавар, цүлийн халуун ба хүйтэн аялал таныг хүлээж байна. Оролцох тоглогчдын тоо: доод тал нь 1, дээд тал нь 4. Дийлгүүр байхгүй. Дайралтын зорилго: хамгаалж буй зүйлийг аюулгүй тээвэрлэх. Юусон шүдээд суун зүүн тийш харах үед хөсгөний зүг рүү харавхаар зэгсэн дээрэмчин харагдах ба юусон жадаас хаван дээрэмчний зүг рүү шидэх үед жад нь дээрэмчний урд унлаа. Дээрэмчин: дайсны дайралт бидэнд хүрч чадахгүй гэж хэлэхдээ зэрэгцэн юусоны жаднаас гарах сүүдрээс сүүдрийн дайралт дайсныг сүлбэн мориноос нь унгах ба юусон тэр үеэр нь дээш үсрэн дайсан руу дайрахаар зэхэх үед юусон тэр залууч нь цөлийн эльфүү гэж гайхахтай зэрэгцэн юусоны хажуу талаас сумнууд харван орж ирэх үед мөсөн бамбаагаа гарган сумнуудыг хамгаалах зураа энд хүмүүс бас аавра ашигладаг байх нэ. Энэ үеийг ашиглан урд байсан цөлийн эльф юусон руу илдээ талаан өвхөж далдор муу буруу номтон гэд дайрах үед юусон илдээг нь хамгаалах үед ар нуруугийн Блэки гарч ирэн аавра шингэсэн сумнуудаас хамгаална. Юусон цөлийн эльфүүдийн дагдаг эзэн бол гарцаагүй гэж бодон нэг юм асуух гэсэн юм. Тэр сүүх тэргэнд юу байгаа юм бэ? Цөлийн эльф: муу ёрийн тэрслүүд амтан биднэр тухуурхаад байна уу? Намайг зүгээр орхи, сумаар галлаад өг гэж хамтрагчид руугаа ойрлох үед хамтрагчид нь тэдэн лөө аавра шингэсэн асар олон сумаар нүрэглэн харавдаг. Юусон олон тооны мөсөн бамбаа гарган хамгаалахад цөлийн эльф гайхаж: намайг баривчлаач, би чамд юу ч өгөхгүй. Юусон: түүнд санаа зовлтгүй. Зүгээр л тэр сүүх тэргэн дотор юу байгааг л хэл. Аль талд нь орохоо шийдэхийн тулд би үүнийг мэдэх хэрэгтэй байна. Цөлийн эльф: юу? Гэхэд юусон та нар одоо хүртэл тэгж бодсон хэвээр л байна уу гэж өөрийн мөсөн бамбайнуудаа цуулан та нарыг бүгдийг чинь хидахад хэцүү болохоор би одоо хүртэл ингэж байна гэж бодоо юу гэд буталсан мөсөн бамбайгаа тэдний эсрэг маш олон ширхэхтэй зэвсэг болгон харав. Цөлийн эльфүүд гайхан зог тусахад тэдгээр зэвсгүүд тэдний урд очин зогсон. Одоо ойлгосноо? Хэрвээ чи хуруугаал хөдлөх юм бол нөхөд чинь яахыг өөрийн нүдээр харах болно шүү. Цөлийн эльф: буруу номтон гэд царай нь бараахад юусон дахиад асууя. Тэр сүүх тэргэн дэх бараа нь юу юм бэ? Цөлийн эльф: гүнж Сириаг бараа таваар гэж ангилдаг зүрх цэрэг чамд байна гинэ. Гэхэд юусон: тэгэхээр энэ талын буруу номтонгууд нь нөгөө талынхаа гүнжийг хулгайлчихсан байх нэ. Буцаж очиод илтгэлээ хий. Энэ удаад л онцгойлон та нарыг амьд үлдээе. Одоо явцгаа. Гэхэд цөлийн эльф: бид тэгж чадахгүй гэж уурлахад юусон энд зүгээр л үхэхийн оронд одоо гарч амьд үлдээд дараагийн боломжийг хайх нь чамд илүү дээр биш гэж үү гэж асуухад цөлийн эльф гайхан босоод нөхөдтэйгөө нэгдэн цааш зүгтэн алга болов. Энэ үеэр баатруудын нэг нь нэрэн: гэрлэн элчээ, та яагаад тэр сүзэлтнүүдийг өршөөж уулсан юм бэ? Гэхэд юусон: эхлээд би нэг зүйлийг батлах хэрэгтэй байна. Та юу хийх нь түр үлээгээрэй гэд юусон цувааны зүг алгах үед баатруудын ахмад түүнийг зогсон: чи хаашаа явах гэж байгаа юм гэд ил дээр нь хаах үед юусон: замаас болд би зүгээр л нэг зүйл шалгах гэж байна. Баатруудын ахмад: чи хэдийг ирлийн илж байсан ч би түүнийг зөвшөөрөхгүй. Гэхэд юусон Блэкийг дуудан тэрэгний хаалганаас барих үед цэргүүд: яаж зүрхэлж байна гэж орилоход юусон тэргийг нийлээ. Би чамайг аврах ёстой юу гэж юусон асуух үед тэрэгэн дотор хөл болон хүзүүгээ гинжлүүлсэн нэгэн цөлийн эльф байх ба чи юу гэж бодож байна? Би ямар нэгэн тэр сүзэлтнээс өршөөл ирнэ гэж үү хэмээн уурлав. Тэрхүү хүн бол Силия, Аюубид хаант улсын гүнж. Систем. Үүргээ бүү март. Гэрлийн үүргээ биелүүл. Гэрлийн ээлдэр таны үйлдэлийн талаар анхааруулж байна. Юусон системийн мэдээллийг харан юусон өөр сонголтгүй болсон бололтой гэд мөсөн хутга бүтээгээд гүнжийг хорж байсан гинжийг таслахтай зэрэгцэн системийн мэдээллийг цавчив. Систем.
Та нууц ололт гүнжийг аварсныг хүртлээ. Силия гүнж гайхан харах үед систем та 300,000 ололтын оноо авлаа. Ингэхдээ зэрэгцэн цүлд асар хүчтэй цүлийн шуурга болох ба систем цүлийн зорилт шинжлэгдлээ. Аюуби таант улсын гүнж Силияг хамгаалах. Цүлийн төвшинг 5 дугаар төвшнөөс 5 дугаар төвшин хүнд болгон өөрчиллөө. Хурдыг зохицуулж байна. Цүлийн төвшин 5 дугаар төвшингөөс 5 дугаар төвшин хүнд болгон өөрчлөгдсөн. 9. Сүйрсэн тоглоом гэхэд эрх чөлөөний төвшин нь үнэхээр галзуу юм аа. Систем гэрлийг дагаагүй нүглийнхээ төлөө чи хариуцлага хүлээх болно. Цөлийн нэг хүч чамд дай сигнал илэрхийлж байна. Гээд 9 тэнгэр рүү харах үед тэнгэрийг гэрэлтүүлэн нэгэн далавчтай оршуудад бууж ирдэг. Систем тулгаралт гэрлийн харуул. Гэрлийн харуулууд нь гэрлийн ээлдэрт үйлчилдэг бөгөөд түүний хүсэл зоригийг гүйцэтгэгчд юм. Тэд гэрэл буй хаанаас ч чамайг ажиглах бөгөөд гэрэл унтрах эсвэл мөхөхөд таатай ханддаггүй. Гэрлийн элчүүд бууж ирлээ. Тэр манай талаас ирсэн зочин байлаа ч хамаагүй. Гэрлийг дагаагүй тэр сүзэлтнийг устгах. 9. Ардаа хамгаалалттай боломжтой хандлага нь бүрэн өөрчлөгдөж шүү. Силия чи юу бодож ингэж байгаа юм бэ? 9. Санаа бүүзв. Надад ч бас итгэж болох хүн байгаа. Гэхдээ зэрэгцэн гэрлийг унтрааж харанхуйг түгэ. Харанхуйн ээлдэр таны шийдвэрийг дэмжиж байна. Гэх үед Юсоны хүрээлэн асрыг харанхуйн авраа бүрхэн авах ба. Систем харанхуйн зөвлөлийн хүчнээс танд нэмэлт хүч харанхуйн асрыг олголоо. Цэргүүд би харж чадахгүй байна. Дэлхийг өөрсдийн асраар бүрхэх түн. 9. Энэ талд шагнал нь илүү дээр байна гэж мэдэж байсан юм аа. Гээд цэргүүдийг харанхуйн хүчээрээ сүлбэн устгах ба дайрч ирсэн бүх цэргүүдийг сүлбэн устгав. Гэрлийн сүсгтнүүд үүнийг харан гайхаад гэрлийн шидээ ашиглан Юсоны харанхуйн эсрэг гэрлийн шидээрээ дайрах боловч Юсоны харанхуй зөрүүлэн тэдний гэрлийн шидийг нөмрөн ав. Үүнийг харсан гэрлийн сүсгтнүүд чи юм уу? Гэхдээ зэрэгцэн нэгэн гэрлийн санваартан гэрлийн шид үүрийн гэгээ. Гэхдээ зэрэгцэн Юсон түүнийг голоор нь завчин хаяв. Юсон доороос үсрэн гарч ирээд голоор нь хуваасан байх ба үүнийг харсан бусад зүсгтнүүд яаж? Юу вэ? Жирийн нэг мөнх бус төрөлтөн яаж зүрхэлж байна? Ийм юм байж боломгүй юм гэж гайхан сандралтан уурлах үед Юсон агаар дээр эргэлдэн доош буух үедээ сүүдрлүү шумбан унах ба. Систем та гэрлийн харуулууд хүчний ангичирч болшгүй дайсан боллоо. Харанхуйн зөвлөл хүчтэй тогтоосон найрсаг харилцаа эрс нэмэгдэв. Юсон одоохондоо ганц. Систем тоглогчдын хүчин дэх таны нэр хүнд өслөө. Харанхуй дасах чадвар нэмэгдэв. Юсон одоо жоохон харж байна. Систем цамхгийн хязгааргүй хүчнүүд таны үйлдэлийг ажиглаж байна. Гэх үед Юсоны харц хурц болох ба. Цамхаг ертөнц болон цамхаг доторх ертөнц хоёр өөр юм. Энд байгаа цусны загалмайд хөлөг баатар болон цөлийн эльфүүд бол цөм цамхаг доторх оршихуйнууд бөгөөд энэ бол цамхаг доторх ертөнц юм. Гэхдээ хаадыг оролцуулаад тэдний хүч оршдог газар бол дээд давхар. Энэ нь цамхаг ертөнцийг өөрийг нь хэлж байгаа юм. Мөн тоглогчид бол энэ хоёр ертөнцийн дунд орших төлөөлөгчд юм. Аль нэг хаанд шууд үйлчилдэг хүчин цамхаг дотор хөндлөнгөөс оролцох үед энэ ойлголт тийм ч их ялгаагүй байдаг. Гэхдээ тоглогчид бол зөвхөн хаадын хүсэл зоригийг биелүүлэгч утсан хүүхэлдэйнүүд биш. Өмнөх үзэгдэл. Гэрлийн бурхан биднийг хамгааллаа. Гэрлийн элч бидэнтэй хамт байна. Дайралтын зорилго бай. Жингийн цуваг хамгаалж барааг аюулгүй тээвэрлэх. Чи яаж зүрхэлж Сирия гүнжийг бараа гэж хэлж зүрхэлвэ? Ахаа. Хэрэв хүн бичвэрээс цаадах зүйлсийг олж мэдэж чадвал тоглогчид төсөөлж байснаас ч илүү олон зүйлийг өөрсдөө шийдэж чаддаг. Намайг сүүдрийн зөвлөлд байгаагаас эхлээд намайг эсэргүүцэж байсан гэрлийн хүчнийхний эсрэг зогссноор илүү сайн шагнал авна гэж тооцоолсон болохоор хэрэв чамд тооцоолол байгаа бол аливаа зүйлийг хийхдээ эргэлзэх хэрэггүй.
Юусон тэнгэр лүү хараад тэнд тав үлдсэн. Хүүрнэл. Учир нь хаад өөрсдөө ч тэдний хүлж буй дүрм хязгаарлалтын эсрэг явж чадахгүй. Гэрлийн харуулууд "Ирээ цэргүй амтэн" гээд гэрлийн шидтэй жадаа Юусоны зүг рүү шидэх ба хүүрнэл. Гэрлийн харуулууд намайг хичнээн үзэн ядаж шүдээ хайварсан ч гэсэн энэ газар 5 дугаар зэрэглэлийн цамхаг хэлбэрээр оршин байгаа цагт тэд энд 8 дугаар зэрэглэлээс дээш тэнгэрийн элчийг буулгаж чадахгүй. Учир нь энэ бол цамхгийн дүрм. Гэрлийн элч "Харанхуйг гэрлээр устгах. Харанхуйг устгах" гээд тэнгэр элч нар Юусоны зүг рүү гэрлийн шидтэй сумаар харвах ба замд нь таарсан өөрийн сүсгтнүүд тэгчгсэн онон устгаж байв. Сүсгтнүүд "Өө, гэрлийн элч яагаад" гээд ам тавьцгааж байх үед Юусон тэд сүсгтнүүдээ огт тоодоггүй болтой. 7 дугаар зэрэглэлийн хөнөөх чадал ч гэсэн галзуу юм аа. За, бусдад нь ийм зүйл тохиолдсон байхад тэдэнд шудраг бус санагдахгүй гэж үү? Ямар тааш тэдний хараа зүгээр болоход ердөө хитгэн хормол шаардагдана. Хүч нэмэгдүүлэгчийн бафны хүч гайхалтай юм аа. Систем, харанхуйн хүшиг, зэрэглэл, домог, шинж чанар, харанхуй, аллага, хамгаалалт, чадвар, хэрэглэгчийн сүүдрийг тэлж тухайн бүсийг бүхэлд нь бүрхсэн харанхуйн бүс үүсгэж болно. Харанхуйн хүшиг дотор довтолгооны хүч, нууцлал, булталт болон хурдны үзүүлэлтүүд эрс нэмэгдэх бөгөөд бусад оршихуйнууд хэрэглэгчийн чадвар нэмэгдсэнтэй пропорционал байдлаар 50% сулруулах дефав нөлөө аавна. Хүшигний сулруулалт нь тал ялгахгүй. Харанхуйн шин чанарын эсрэг тэсвэр өндөр байх тусам үзүүлэлт буурах нь бага байна. Систем, тулаан дууссан тохиолдолд хүч нэмэгдүүлэгч жайрлана. Юусон дайснууд гарцаагүй маш хүчтэй байна. Гээд гэрлийн сүсгтнүүдийн дайралтнуудаас бултан. Тэгэхээр хамгийн түрүүнд гихтээ зэрэгцэн Силия гүнж харанхуйд айн зогсох ба Юусон өршөөгөрэй гэж хэлэх үед Силия гүнж амьсгаа аван цочрлоосоо гарахтай зэрэгцэн. Гэрлийн сүсгтнүүд тэр хоёрыг харна. "Тэнд байна" гээд сумаараа галлан дайрах үед Юусон гүнжийг тэврээд тэдний дайралтаас бултан зүгтах ба "Хөөе, Блэки" гэж дуудах үед үүнийг аваад гүнжийг хамгаал. Систем, агсан төвшний өсөлтийн чулуу, зэрэглэл, баатар, хэрэглээний зориулалт, үйлчилгээ, чулуун доторх их хэмжээний туршлага, XP-г тодорхой байд өгнө. Блэки дээр агсан төвшний өсөлтийн чулууг ашигла гэж хэлэн Юусон чулууг базав. Тэгээд өсөлтийн чулууны хүч Блэки дээр ашиглах үед гүнж "Зочон" гэхдээ зэрэгцэн гэрлийн сүсгтнүүд тэдэн лөө асар олон тооны гэрлийн сумнууд харвж байх үед өсөлтийн чулууны хүчийг ашигласан Блэки асар урттайгаар томрон түүнээс асар их хэмжээний харанхуйн аура болон сүүдрийн энерги гарав. Тэднийг чиглэж ирж байсан гэрлийн сумнууд тэрхүү харанхуйн аурад дарагдан. Гүнж тэр их хэмжээний харанхуйн ауранд нүдэн дайлтчих үед Блэки асар том болсон байдалтайгаар гэрлийн сумнуудаас тэднийг хамгаалах үед гэрлийн сумнууд Блэкигийн харанхуй хүчинд юу ч биш юм шиг замхран алга болов. Энэ үеэр Юусон "За одоо сүүдэртэлд" гэж хэлэн урагшлах үед гэрлийн сүсгтнүүд "Энэ чинь хэрэггүй үйлдэл, мөнх бус төрлөн минь. Тэр сэлэн бидэнд хүрэх ч үгүй" гээд үгээ дуусгаж амжаагүй байтал Юусон сүүдрийн элднүүд дээр дээш гарan гэрлийн сүсгтнүүдийн зүг урагшлах ба өөрийн бүтээсэн мөсөн элднүүдээрээ давшин тэдэн лөө маш хурдтайгаар давшин дайрч. Гэрлийн сүсгтнүүд гэрэлтэлд гин гэрлийн шидээр бүтээсэн гэрэлтэд бүтээн Юусонтой халц тулах ба энэ үеэр Юусоны мөсөн элднүүд гэрлийн сүсгтнүүд рүү ирж байв. Гэрлийн сүсгтнүүд Юусоны мөсөн элднээс удаа дараалан бултан. Юусонч элд удирдах чадвараа ашиглан мөсөн элднүүдээрээ тэрдний гэрлийн элд болон гэрлийн сүсгтнүүдтэй тулалдаж байв. Ойроос тулалдах нь тийм ч сайнгүй байна. Тулгуур цэггүй учраас дайралтуудыг нь тэсвэрлэж чадахгүй гэж хэлэн Юусон булан шахуулж байгаа мэт хүндхэн дайралтуудыг араас нь авах ба тулалдангаа үргэлжлүүлэн хөдлөх үү гэд Юусоны анхаарал өөр тийшээ сарнихтай зэрэгцэн гэрлийн сүсгтэн түүнийг шархтуулдаг. Тэгсэн ч Юусон зөрүүлэн дайран тэд сулруулагчид өртөөд байгаа мөртлөө яаж юм хурдан байгаа юм бэ гэж шүдээ зун
Тэдний эрх дайралтуудаас угсруулан бултаж, мөсөн бамбайгаа ашиглан тэдний дайралтуудаас бултан, харанхуйн илдээ ашиглан агаар дээр алхан тэднээс зайгаа аван бултаж байв. Холд байгаа гэрлийн сүсгтнүүдийн эсрэг илд бүтээх, илд удирдах чадвараа ашиглан тулалдаж, ойр байгаа гэрлийн сүсгтнүүдтэй мөсөн илдээ ашиглан тулалдаж байв. Энэ үеэр гэрлийн сэлэм часхийн орж ирээд Юсоныг шархтуулах ба Юсон нисэж байгаа тэд үнэхээр төвөгтэй юм. Би бүгдийг нэг мөсөн дуусгахыг хүсэж байна. Тэр аргыг ашиглаж болох юм шиг байна. Гэд сүүдрээ бүтээхтэй зэрэгцэн дахиад ажиллана гэж бодоо юу? Гэд гэрлийн жадаа шидэн Юсоны сүүдрийг цуцлав. Юсон шүдэ зүүн хөлсөө туслуулан булан чахагдсан хэцүүхэн байдалд орох үед түүнийг гэрлийн жад орж ирэн сүлбэв. Юсоны цээж гэрлийн жаданд нэвт сүлбэгдлээ. Юсон новш гэж. Юсон зүрхэн тушаа газартаа гэрлийн сүсгтнэр гэрлийн жадаар сүлбүүлсэн байх ба бусад гэрлийн сүсгтнүүд тэрнийг бүчин авч яг одоо тэрнийг хідэн хэсэг тасар татаад хай. За ингээд бичлэг маань таалагдсан бол та бүхэн лайк болон subscribe дараад манаас уг нэгдээрэй. Ингээд дараагийнхын бичлэгээр уулзах хүртэл түр баяртай. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.